Байцгаана уу? Дархуул аймгийн оюуны ирээдүйн сургуулийн 4-р ангийн багш нар. Хичээлийн сэдэв ертөнцийн 3-ыг дуурайн зохиох. Үдээ Монгол ардын аман зохиол гэж юу вэ? Ардын аман зохиол гэдэг нь амнаас амд амжин уламжлагдаж ирсэн зохиолуудыг хэлнэ. Энэ нь зохиосон тодорхой эзэн байдаггүй. Ард олны дунд амаар зохиогдсон тэдний мэргэн ухаан, цэцэн бэлгийн илэрхийлэл болж уламжлан дэлгэрсэн уран үгийн бүтээл юм аа. Ардын аман зохиолд ямар төрлүүд байдаг билээ? Ардын аман зохиолд үлгэр, туйл, домог, оньсого, таавар, зүйр цэцэн үг, ерөөл, магтаал, ертөнцийн 3, хууч яриа зэрэг төрлүүд байдаг. Яагаад ардын аман зохиолыг судлах ёстой вэ? Ардын аман зохиолын төрлүүдийг уншиж, Монголын түүх, уламжлал, ёс заншлаас суралцах боломжтой. Чи ч гэсэн үлгэр, оньсого, зүйр цэцэн үг, магтаал, ертөнцийн 3 зохиож олон нийтийн хүртээл болгож болно шүү дээ. Одоо хамтдаа ертөнцийн 3 гашууныг зохиох санаагаа олъё. ертөнцийн дээр юу гашуун байдаг билээ? Өөрийн гашуун гэж бодсон зүйлээ дэвтэртээ жагсаан бичээрэй. Жагсаан бичсэн зүйлсээс хамгийн гашуун гэж бодож байгаа 3 зүйлээ сонгоорой. Энэ нь чиний ертөнцийн 3 гашууныг зохиож бичих санаа болно. Дараах бүтцээ сонгож бичих санаагаа байрлуулаарай. Бүтэц 1 юуны юу гэсэн асуултанд хариулахаар бичиж болно. Бүтэц 2 юуг яахад гэсэн асуултанд хариулахаар бичиж болно. Мөн өөртөө бас зохиогоод бичиж болно. Бичихдээ мөр болгоны эхний үсгийг адилхан байхаар мөр холбож бичээрэй. Зохион бичсэн ертөнцийн 3 уншаад үзээрэй. Ойлгомжтой байна уу? Бичсэн ертөнцийн 3 уншаад үзээрэй. Хэрвээ ойлгомжгүй байгаа бол ойлгомжгүй байгаа мөрөө тэмдэглээрэй. Яаж ойлгомжтой болгох вэ? Үг нэмэхээр бол ингэж тэмдэглээрэй. Хэрэв үг хасахаар бол ингэж тэмдэглээрэй. Зохиосон ертөнцийн 3-аа дахин засаж бичээд уншаад үзээрэй. Гэрээхэндээ үзүүлээд шалгуулж болно шүү. Ойлгомжтой болсон ертөнцийн 3-аа найзуудтай болон гэр бүлийнхэндээ уншиж өгөөрэй. Гэрийн даалгавар ертөнцийн 3 амархан зохион бичээрэй. Өөрийн зохиосон ертөнцийн 3-аа хэн нэгэнд үзүүлж найруулга болон зөв бичсэн хэсгээ шалгуулаарай.